Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээл маань утга ялгас үгийг зөв бичих. Хэлний үзүүрийн энэ, хэлний үгийн энийг ялгах. Онцгоны хариуг зургаас ажиглан олоорой. Дэлгэхэд дээлийн чинээ, хунахад ханцуун чинээ. Тэр юу вэ хүүхдүүд ээ? За, онцгоны хариултыг зургаас олоорой. Хан байх нэ. Овоо ноёнг олон жадаар хатгана. Тоон байх нэ. Данди өвөгийн далан хүүтэй нь дажгүй өргөдөг давхар хоёр авраг. Тэр юу вэ? Багна байх нэ. Энэ но нэ нөөтөө үгсийг уншаад өөрөөр хэлэгдэж байгааг анзаарч ялгаж бичээрэй хүүхдүүдээ. За бүгдээрээ хамтдаа уншъя. Танна. Булан булна. Өннө. Ялгаатай сонсогдож байна уу хүүхдүүдээ? За ялгаатай байна тийм ээ. Энэ хаан хин хун. За наанотой үгийг уншъя. Таана манна сонно. Зураг ба үгийг харьцуулан утгыг ярилцаарай хүүхдүүдээ. Санга санна. За номын сангийн сан гэдэг байх нь сан гэдэг маань ээжигээ санах, санаж бодохын сан. Ан гэдэг маань ан амьтдын ан. Ан гэдэг маань одоо хүч тэмцүү гэсэн утгатай байх нэ. Зураг ба үгийг харьцуулан утгыг ярилцаарай. Цанга цанна. Танга танна. Цанна. Цанаар булахын цанд байх нь. За нөгөө цан маань хүрээ цан дэлдэх эм тангийн там байх нь. Тан гэдэг маань гоёл чимэглэл зүйлт байх нэ. Ямар ялгаа байна вэ хүүхдүүдээ? Хэлэхэд, бичгэд бас утгын ялгаа байна уу? Ярилцаарай. Хэлэхэд ямар ялгаа байна? Бүгдээрээ хамтдаа ярилцъя. Хэлний үзүүр хатуу тагнаад хүрэхгүй хэлэгдэх энэ үсгийг хэлний үгийн энэ гэнэ. Хэлний үзүүр хатуу тагнаад хурч хэлэгдэх энэ авайг хэлний үзүүрийн энэ гэнэ. Та бүгдээрээ хан гэд хэлээд үзье. Хан хэлний үзүүр маань тагнаадаа хүрэхгүй байна. Ханна гэд хэлээд үзээрэй хүүхдүүдээ. Ханна хэлний үзүүр тагнаад хурч хэлэгдэж байна. За бичгэд ямар ялгаа байгаа бүгдээрээ хамтдаа ярилцъя. Хэлний үгийн энэ ардаа ихшиггүй бичигддэг. Харин хэлний үзүүрийн энэ ардаа ихшиг буюу зөөлний тэмдэгтээ бичигдэнэ. Бүгдээрээ хамтдаа утгын ялгааг нь ярилцъя. Энэ үсэг маань хэлний үгийн энэ, хэлний үзүүрийн энэ гэсэн хоёр авайг тэмдэглэх бөгөөд өөр дуудагдаж ялгаатай утгыг илэрхийлж байна. Дараах дасгалыг бүгдээрээ хамтдаа ажиллая. Гэрийн зургийг ажиглаад нэрлэн бичээрэй хүүхдүүдээ.
тоон. Дараагийн зураг маань үнэ. Багна. Ханна. За, ямар энэ үсэг хэлэгдэж байна хүүхдүүдээ дахиад эхнээс нь хэлээд үзье. Багна, тоон, үнэ, ханна. Хэлний үзүүрийн энэ хэлэгдэж байна. Бичигдэхдээ хоёр янзаар бичигддэг гэсэн тийм үү? Хэлний үзүүрийн маань ардаа их шигтэй болон зөвлөлийн тэмдэг бичигддэг гэсэн тийм ээ. Багна, үнэ гэд бичигдсэн байна. Тохирох үгийг сонсож өгүүлбэрийг гүйцээж бичээрэй. Шинэ солигдож өвлийн өвгөн ирлээ. За нөхөх үгс нь онго, онно гэсэн хоёр үгнээс нөхөж бичих юм байна. За хүүхдүүдээ нөхөж бичээрэй. Шинэ он солигдож өвлийн өвгөн ирлээ. Дараагийнх нь хоёрдугаар өгүүлбэр уншъя. Хүүрэг татуулсаар цасан охид бүжиглэв. Нөхөх үгс нь цан, цанна. За бүгдээрээ хамтдаа бичье. Цан хүүрэг татуулсаар цасан охид бүжиглэв. Шиг цав цагаан өнгөтэй юм. Нөхөх үгс нь тан, танна гэдэг үгнээс нөхөх юм байна. Тан шиг цав цагаан өнгөтэй юм. За дараагийн дасгалыг Тэмүүжинг Чингис хэмээн өргөмжлөв. Хаан, хаан гэдэг хоёр үгнээс нөхөж бичих нэ. Тэмүүжинг Чингис хаан хэмээн өргөмжлөв. Ангийн сонирхолтой болжээ. Ангийн булан сонирхолтой болжээ. Үгийн утгыг тайлбарлан өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. Санга, санна. Анга, анна. Хаан, хаан. За багшны түүнд хэцүү үгсийг үгийн утгыг тайлбарлаж өгсөн байна. Ан гэдэг маань юмны хагарч үүссэн цав. Хоёрдугаар утгаараа ан амтан гэсэн хоёр утгыг илэрхийлдэг байх нэ. Анна гэдэг маань арга чаргыг хэлдэг байна. Арга чарга, арга ухааныг хэлдэг байх нэ. Ан ман гэдэг үгнээс үүсэлтэй хүч тэнцүү гэсэн утгатай үг.